сайн байцгаана уу? Даагаар бүрийн 15 цаг төрдөг Market Impulse лайв маань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдөр бид гурав зах зээлийн талаар сонирхолтой одоо мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно. За тэгэхээр ямар ч байсан юуны өмнө бол мэдээж өнгөрсөн 7 хоногийн хамгийн халуун сэдэв бол Luna байлаа тий. Ямар ч гэсэн крипто валютын зах зээл дээр тогтвортой гэж хэлэгддэг stable coin нь өөрөө зах зээлийн үнэлгээг 99.99% алдлаа. Тэгээд ямар ч байсан маш олон одоо крипто сонирхогчид за эсвэл хөрөнгө оруулагчид арилжаачд бол тодорхой хэмжээний мөнгөнд бол Luna coin дээр бол алдсан байна. Тэгээд ямар ч байсан гэхдээ крипто валют одоо валютын зах зээл дээр эсвэл крипто валютад итгэдэг хүмүүс бол яах юм? Still энэ бол яах юм те? There is a hope гэдэг тийм зүйлийг бол ярьж байна. Тэгээд ямар ч байсан тухайн одоо бүтээгдэхүүн бараг 100% одоо алдсан ч гэсэн ихтгэл найдвар бол хэзээ ч унтахгүй байх. Биткойныг докторжуулагч coin байгаа тий. За 100% уналт үзүүлсэн ч гэсэн ихтгэл найдвар бол тасрахгүй байсаар ах шиг байна. Харин олон улсын хөрөнгөний зах зээл дээр бол үргэлжлэн баг зэргийн одоо эсвэл тогтвортой байдал гэж нэрлэх нь зөв юм болоо да тий. Уналт өсөлт буюу тэнцвэрхэн буюу сайдвар хөдөлгөөнд бол явагдаж эхэлж байна. Магадгүй энэ бас одоо дараагийн бухын зах зээлийн эхний одоо эхлэлт байх боломжтой ийм одоо сайдвар хөдөлгөөнүүд бол ажиглагдаж эхэлж байна. За тэгээд одоо бидэнд бол хүлээгдэж байгаа үйл явдлууд бол их цөөхөн үлдсэн. Одоо бүх зүйлүүд бол бараг тодорхой байгаад байгаа тий. Инфляц яах вэ, бодлогын хүү яах вэ, төв банк яах вэ гэдэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь өөрсдөө их хувилбар багтай байгаад байгаа. За тийм учраас зах зээл дээр бол хүлээгдэж байгаа хүлээлтүүд бол өөр их баг байгаа учраас зах зээл бол аль нэг чиглэл рүү хөдөлсөн идэвхтэй хөдөлгөөнийг бол одоо үзүүлэх боломжтой болов гэсэн юм төгөлтүүдэнд бол хурж болохоор байна. За ингээд бүгдээ олон улсын буюу одоо Азийн зах зээлээс эхлэе. За Азийн зах зээл дээр юу болж өнгөрөв? За Азийн зах зээлийн одоо том төлөөлөгчдийн одоо маркет бол 4-7 хоног нэлээд холимог хөдөлгөөнтэй байсан. За ингээд ер нь бол одоо Америкийн хөрөнгөний зах зээл бол уналттай байхад Аз улс сүүлийн үед бол харьцангуй өсөлт үзүүлээд байгаа. За өнөөдөр нэг маш сонирхолтой үйл явдал болсон. Тэрний юу гэхээр одоо Хансен индексийн одоо үлдэрлэх хөрөнгөний салбарын илтгэдэг одоо энэ дид индекс бол нэлээд өндөр өсөлтийг үзүүллээ. За ягаад үлдэрлэхийн салбар өөрөө ингэж өсөлттэй байна вэ гэхээр одоо моргижийн хүүг бол төв банкнаас нь бол буулгачлаа. Өнөөдөр төв банк нь бол моргижийг буулгасан байна. За одоо мэдж байгаа бол одоо Evergrande Group-ийн хямрал тий. Хятадын үйл хөдлөх хөрөнгөний салбарын хямрал гэж нэрлэгдээд байгаа. Одоо Хятад ч бүр 17 оноос хойш одоо үйл хөдлөх хөрөнгөний салбараа бол базарч одоо нэлээд одоо өндөр унгаагаад байсан. За одоо ингээ эсэргээрээ бол ямар ч үйл хөдлөх хөрөнгөний салбараа дэмжиж эхнээсээ одоо энэ моргижийн одоо зээлийн хүүг бол бууруулж одоо байгаа мэнаа. За ингээ 21 жил болгоод бол 4.4%-тэй болгосон байна. За ингээд бол тус үйл хөдлөх хөрөнгөний салбарын дид индекс бол өнөөдөр нэлээд өндөр өсөлттэй байгаа юм байна. За мөн дээрээс нь за өнөөдөр одоо Шанхай одоо хөл хорой одоо зарим хөл хоройгоо бол цуцалж эхэлж байна. За бизнесүүдийн үйл ажиллагааг бол зарим бизнесийн үйл ажиллагааг бол эхлүүлж байгаа. За 6 сарын эхнээс одоо 6 сарын 1-ний өдөр гэхэд бол Шанхай ер нь одоо буцаад чигдэрнэ гэж болвол одоо тэр захиргааны одоо Шанхай удирдлагууд бол хэлээд байгаа юм байлаа. За тэгэхээр ямар ч байсан Хятад бол буцаад эерэг одоо үзүүлэлтүүдтэй болох төлөвтэй харагдж байгаа. Авч эдийн засгийн мэдээлэлүүд бол өнөөдөр нэлээд муу гарчлаа. За энэ одоо нөгөө жижиглэн худалдааны одоо том мэдээлэл гарсан байгаа. За 11.6% уналттай өмнөх оноосоо. Тэгэхээр бол одоо нөгөө Шанхай шинжин шийд юм те хөл хоройны одоо нөхцөл байдал нэлээд хүнд байгаатай холбоотой бол одоо ингээд өмнөх саруудад бол жижиглэн худалдаа маш муу байжээ. За тэгээд ямар ч гэсэн 6 сарын 1-ээс одоо буцаад ингээд тэр одоо удирдлагуудын амлаж байгаагийнх дагуу одоо хөл хоройны одоо дэглэм нь сулрах юм болвол жижиглэн худалдаа буцаад сэргэх болов гэсэн хүлээлттэй байна. За гэхдээ ер нь бол Хятад дээр бол хүлээлтийг бол тавьсаар байгаа. Гэсэн идэж бол одоо
тодорхойгүй нөхцөл байдлууд үргэлжилж гарсаар байна тий. Харин тий яг нэг юм болох ч идэл нөгөөх нь болох аа чинь тий. Тэгээд ямар ч энэ үргэлжлсэн уналтуудад бол ерөөсөө шалтгаан мондохгүй байна. Тэгээд одоо юу гэдэг чинь хүмүүс бол ерөөдөө эрг үрдэнг бол үргэлж өсөн хүлээсээр байгаа. Тэгэхдээ яг нөгөө засгийн газраас нь үзүүлээдсэн дарамт шахалтууд овоо харин дажгүй гайгүй болж байгаа шүү. Одоо нөгөө монополи эсрэг хуулиа одоо сулруулах ч гэдэм үү тий. За одоо энэ үйл хөдлөх хөрөнгөний салбарт үзүүлээдсэн дарамт шахалтаа одоо сулруулж байгаа одоо үйл явдал бол өнөөдөр боллоо ч гэдэм үү. За одоо тэр арилжааны шимтгэлийг бууруулж байгаа тэр нь одоо хөрөнгөний зах зээлийг одоо сэргээх одоо дэмжих одоо гол үзүүлэлт болж байгаа ч гэдэм үү тийм. Засгийн газрын зүгээс бол ямар ч гэсэн хөрөнгөний зах зээлийг болоод сэргэе гэдэг нааштай юм мэдээлэл бол нэлээд яваад. Зөв. Яг нөгөө нэг Бүрнамт хятад олон улсын одоо засгаас гэх юм уу та тийм. Одоо хөрөнгөний зах зээлтэй хандж байгаа хандлага бол яг л нөгөө Япон өөрийнхөө зах зээлийг унгаасан шиг л одоо юу гэдэг чинь тогтворжуулж байгаа үйл явц гэх юм уу да тий. Одоо хит их данхахаас өмнө одоо Япон бол жишээ нь бүр яг хэлж байгаа унгаасан шүү дээ тий. Одоо манай зах зээл бол ерөөдөө их том болчлоо. Бүр айгүй хөөс байна. Тэгээд энийг бол хагалахгүй бол ирээдүйд бол бас нөхцөл байдлууд энэс бүр доордох боломжтой учраас ингээд бид нэр энэ хөөсийг хагалж байна гэж тэгэл ерөөдөө Японч бол одоо хямралаа өөрсдөө хийцэн шүү дээ. Тэгээ одоо дахиж тэр үндэ хизээч Японы индекс хүрээгүй байсан шиг одоо бас хятад ч гэсэн иймэрхүү үйл явдал давтагдахгүй гэсэн одоо ийм одоо магадлал эсвэл таамаглалууд гэх юм уу шинжээчнэр бол бичсэн байлаа. Индексүүдийн P харьцаа гэж байгаа тийм. Одоо үнэ ашигын харьцаа. Жишээлбэл S&P 500 дээр бол үнэ ашигын харьцаа нь бол 8 оны хямрал за 2000 оны .com-ийн хямралын одоо оройн цэвүүд дээр бол байгаа даа. За Хансанг индекс бол эсрэгээрээ 15 оны хөлс хагарал, 8 оны хямрал, одоо 2000 оны хямрал литр. 18 оны сүүлийн одоо гадаад худалдааны дайны нөхцөл байдал. Одоо тэрний ёроолын цэг одоо төвшин дээр бол байгаа. Тэгэхээр өрнгийн зах зээл нь өөрөө нэлээд хямдхан болцсон байгаа нь бол одоо тэр үнэ ашигын харьцаагаар хараад үзэх гэсэн нэлээд хямдхан гэдэг үзүүлэлтийг заагаад байгаа л да. Тэгэхээр бол хятад руу эргээд одоо хөрөнгө оруулалтаа хийж эхлэвэл бас нэлээд дажгүй одоо сонголтууд байж магадгүй шүү гэж байна. Тий. Мэдээж ерөөдөө Америкийн одоо индексүүд эсвэл хөрөнгөний биржтэй бүртгэгдэж байгаа компаниудтай харьцуулахад бол Бүднэр хятад улсын компаниуд бол харьцангуй доогуур үнэлэгдэж байгаа. Мэдээж бизнесийн үйл ажиллагаа нь бол тогтвортой. За тэгээд маш сайн ашиг олохыг олж байгаа ч гэсэн одоо хамааралтай бос шалтгаанаар гэх юм уу те хувьцааных нааш нь бол маш хямдарсан иймэрхүү компаниуд зөндөө байгаа учраас бүгдээрээ хөрөнгө оруулагч та бүхэн бүгд найрамд хятад улс за ялангуяа Хонконгийн биржтэй бүртгэлтэй байгаа одоо томоохон компаниуд тийм ээ цахилгаан автомашин за тэгээд Alibaba, Tencent гэдэг ч юм уу, Meituan гэдэг ч юм уу энэ компаниудыг бол ямар ч watch list-д нэмэх хэрэгтэй. Тэгээд удахгүй бол бүх зүйл сайхан болсны дараа бол мэдээж тэдгээр компаниуд бол тодорхой хэмжээний өсөлтийг бол үзүүлэх байхаа гэсэн ийм таамаглал бид нэр одоо бодож байгаа тийм. Ер нь бол төлөвлөж байгаа одоо хизээ өсөлтөнд байх боломжтой ямар цэгүүд дээр өсөлт хүрэх боломжтой гэдэг таамаглалуудыг бол тухай бүрд нь бол бид нар танарт танилцуулаад явах болно. За тэгээд хоёрдугаар гэх юм бол ер нь бол тренд эргэж гинүү да гэсэн хандлагууд бол баг зэрэг ажиглагдаад бол эхэлсэн. За гэхдээ мэдээж трендийг одоо эргэснийхэн дараа л эргэлээ л гэж хэлж л одоо баттай хэлж чадна. Гэхдээ ер нь бол тренд ирэх боломжтой таамаглалууд бол эхнээсээ харагдаад эхэлсэн. Тийм учраас одоо хөрөнгөний зах зээл дээр хувьцаатай эсвэл хувьцаанд хөрөнгө оруулахыг одоо сонирхож байгаа хүн байх юм бол ямар ч байсан зах зээлийг маш сайн ажиглаж байгаад одоо buy the dip гэж ярьдаг тийм. Ийм одоо зүйлийг бол хийх боломжтой ийм нөхцлүүд бол бүрдсэн байна гэж бол одоо бидний зүгээс бол үзэж байна. За ингээд Америкийн зах зээлийн талаар танилцуулаач. За Америкийн нэгдсэн улсын голлох индексүүд одоо өнгөрсөн 7 хоногт бүгд 2% уналттай байсан. За тэгээд одоо ингээ хөрөнгөний зах зээл ингээ уналтанд байгаа энэ үед ингээ хөрөнгө оруулагчтай асууж байгаа ганц нэг асуулт энэ хизээ сэргэх төлөв байдал руу шилжих вэ гэдэг асуултыг асууж байгаа. За энийг одоо мэдхийн тулд дөрвөн хүчин зүйлсийг одоо хөрөнгө оруулагчтай ажиглах хэрэгтэй. За эхлээд болохоор инфляцийн түвшин 3 сард 8.5% байсан. Тэгээд 4 сард 8.3% болсон. Тэгээд одоо эх саруудад
одоо үргэлжлүүл унах нь эсвэл өсгөх нь гэдгийг ажиглахын зүйтэй. Хоёр талаар эдийн засгийн байдал, тоон үзүүлэлт одоо жишээ нь аж үйлдвэрлэлийн индекс болон хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой тоон үзүүлэлтүүдийг харж одоо ямар ахын гэхэд харсны дараа одоо ингээд хөрөнгөний зах зээл сайжирч ийн үсэхийг одоо хэлж болно. За гуравт болохоор компаниудын одоо цэвэр ашиг болон харьцаа үнэлгээнүүд одоо өсөж ийн үү өсөх. Тэгээд дөрөвт болохоор хөрөнгөний зах зээлийн савлгааг одоо хэмждэг индекс болох VIX-ийг одоо буурахын хүлээх. За эдгээр дөрвөн зүйлс ингээд бүрдэх юм бол одоо ингээд хөрөнгөний зах зээл одоо сэргэж гинэ гэж хэлж болно гэж одоо шинжээчд үзэж байгаа. Тийм яг энэ дөрвөн үзүүлэлтийг бол дөрвөлнг нь яг бүртгийг хүлээх юм бол мэдээж тодорхой хэмжээний өсөлт гарсны дараа л энийг бол мэдэх боломжтой л доо тий. Тэгээд тийм учраас энэ бол яг мэдээж яг бид нар өсөлтийн тренд эхэллээ гэдэг энэ одоо confirmation-ыг бол авж байгаа. Энэ дөрвөн нөхцөлийг бол дараах байдлаар бол авч болно. Гэхдээ тэр үед бол үн ханш бол мэдээж тодорхой хэмжээний өсөлтөг бол үзүүлсний дараа л энэ дөрвийг бол мэдэх боломжтой гэсэн ийм зүйлүүд байгаа. Тэгээд эргээд дэлхийд бүгд найрамдах хятад ард улсад хөл хорой гайгүй болж байна гэдэг маань эргээгээд газрын тосны зах зээл дээр бол нөлөө үзүүлж магадгүй. Одоо газрын тосны зах зээлийг ерөөхдөө тогтоож бариад байгаа ганц зүйл бол бүгд найрамдах хятад ард улс бол одоо авж байгаа газрын тосны хэмжээ бол ерөөхдөө бага байгаа. За үүнээс үүдэлтэйгээр Оросын холбооны улсад тавьж байгаа хоригоос одоо үүдэлтэй үүсэж байгаа энэ хомсдлыг бол ер нь бол дүндээ дүншиж байгаа гэсэн үг. Өчөөд байгаа даа. Тэгээд эргээд хятад улс аж үйлдвэрийн одоо салбарын сэргээд за их хэмжээний одоо газрын тосыг нийлүүлэлтээр авъя гэд хүсэлт гаргаад ерөөдөө газрын тос аваад эхлэх юм бол дэлхийн зах зээл дээр бол магадгүй газрын тосны хомсдол бол дахин үүснэ. За тэгээд энэ үүнээс улбаатай үн ханшийн хөрөгдөл бол ер нь бол удаан хугацаанд үргэлжлэх. Европ бол Оросоос авсаар байгаа хэвээр байгаа тийм. Тийм, ер нь бол авсаар байгаа. Гэхдээ л 20-50 наал гэдэг л зүйлүүл яригдчихэж байгаа. Хятад одоо буцаад Оросоос хэмжээгээр аваад эхлэх юм бол тийм. Орос заавал Европ руу гарах шаардлага бас байна уу? Байхгүй. Тэр доор нь ерөөдөө авахгүй бол болоо л гэдэг юм хэлчих болно л доо. Тийм. Юун рублээр аваа. Тийм. Үгүй. Тийм. Тийм. Тэгэхээр ямар ч байсан хөл хорийн нөхцөл байдлууд сайн одоо тал руугаа шийдэгдэж байгаа нь одоо ер нь бол хөрөнгөний зах зээл дээр эерэг мэдээ болж ирж байгаа ч гэсэн энэ ингээд дамдаа явсаар агаад газрын тосыг ерөөдөө ханшиг нь хөргөдөх хүчин зүйл болж магадгүй. Тэгээд суур бүтээгдэхүүний үн ханш нэмэгдэнэ гэдэг маань өөрөө бас инфляцийг тодорхой хэмжээнд өдөөж өгөх юм шалтгаан болж өгөх нь бол дамжиггүй байх. Тийм учраас энэ бас нэг талаараа сайн мэдээ ч гэсэн алстаа бас ер нь бол бас муу мэдээч гэж болох юм аа. Тийм ээ. Тэгэхээр энэ яах ёстой вэ гэхээр одоо Орос Европын холбоо хоёр хоорондоо хэрхэн зохицох вэ гэдэг талаа одоо гэдэг асуудлаас л бүх юм шийдэгдэх болов гэсэн юм хүлээлттэй байна. Тэгээд одоо бол Европын холбоо бол ямар ч юм бид нар бол Оросоос авахгүй гэдэг дээр бол бат зогссоор л байгаа. Тэгээд Орос бол яг хаа зарахгүй гэж хэлээгүй. Гэхдээ хэд хэдэн нөхцөлтэй тийм ээ. Энэ нөхцөлийн дагуу одоо тэгтээ худалдаа авалтууд бол ямар ч явагдаж байгаа. За ингээд дэлхийн зах зээлийг таймлаад бид гурав тавчхан болон одоо хураангуй мэдээллийг бол танд хүргэлээ. Ингээд бүгдээрээ дараа 7 хоногийн даваа гарагт 15 цагта уулзцаая. Баярлалаа штэ. Баярлалаа штэ.